Түлний ятгийн хамгийн сүүлийн утгыг нь хэдүүлээ. Үзье. За энэ болохоор та юу гэж байгаа. За Японоор хэдүүлээ тайлбарлах юм бол эга чигав то би мо чигав гэсэн утгатай. Энэ өөр байх юм бол би ч гэсэн өөр болно. Энэ өөр үед бинаас өөр болно гэсэн утгатай. Эга кавару, би мо кавару. Энэ өөрчлөгдөд би бас өөрчлөгдөнө гэсэн утгатай. За нөхцөл байдлаас болоод өөрөө гэсэн бас утга бас байгаа. За энэ бол юм амархан айгүйх хэрэглэгддэг дүрм. За аагаас хамааран би нь өөр байдаг. Аагаас хамааран би нь өөр байдаг. Жишээ нь Бэгийн одоо намайг Бэ гэдэг шүү дээ. Бэги гэдэг энэ хүний Бэги гэдэг энэ хүнээс хамааран зан ааш нь бол өөрөө. Хүн болгоны зан ааш нь өөрөө. Бэги гэдэг хүний зан ааш өөр, болдоо гэдэг хүний зан ааш өөр, уянга гэдэг хүний зан ааш өөр. Тэгэхээр энийг хүнээсээ шалтгаалаад хүмүүсийн зан ааш нь өөр байдгаа гэсэн ийм үед энэний ятыг ашигладаг байх нэ. За хэдүүлээ сэцүү цагууг нь бол яг адилхан байгаа. Бусадтайгаа нэг яттай тий. За шууд ирээбул нөгөө орё л доо. Жишээ өгүүлбэр руугаа орох юм бол күнийний ятыг консенто но катачига чигаимас гэж юм тий. За энэ их консентог юу ороод ирвэ тий. За харин хэдүүлээ. Күнийний ятыг гэхээр улсаасаа шалтгаалan улс орноосоо шалтгаалan хүнийний яд тийм хүний чинь мэш штэ нэр үг штэ хүнийний яд тийм улс орноосоо шалтгаалan консенто но катачи буюу цахилгаан залгуурын хэлбэр. За цахилгаан залгуур гэж юу юм? За би танад харуул энийг хэлж байгаа. Энийг хэлж байгаа. Консенто но катачи гэхээр энэ цахилгаан залгуурын энийг консенто гэдэг нь байдаг байна шүү дээ. Катачи гэдэг нь болохоор хэлбэр гэсэн үг. Катачига чигаимас энэ хандсан маань өөрөө катачи гэсэн үг. Катачи гэсэн үг. За улс орон бүр цахилгаан залгуурын хэлбэр өөр байдаг. Чигаимас гэхээр өөр байдаг гэсэн үг. За дараагийнх нь хоёр дахь хэрэгбүү нь болохоор ёбини ёте миниуга каваримас. Ёбини ёте миниуга каваримас. Ёби гэдэг маань юу вэ? Гариг гэсэн үг. Гариг, даваа гариг, мигмар гариг гэсэн. Гаригийг хэлж байгаа. Тэгэхээр гаригаасаа өдрөөсөө хамааран хитэх өдрөөсөө хамааран меню гэдэг чинь юу вэ? Меню штэ тийм. Хоолны менюга каваримас гэхээр өөрчлөгддөг. Өөр байдаг, өөрчлөгддөг гэсэн. Окей. За өдрөөсөө хамааран жишээ нь өнөөдөр гэхэд паста гардаг, маргааш гэхэд бургер гардаг тий. Лав гариг гэхэд бас өөр хоол гардаг, гараагаас өөр хоол гардаг гэсэн. Дараагийн маш бас түгээмэл күнийний ёте бункага чигаимас. Күнийний ёте бункага чигаимас. Манайхан бас ойлгож байгаа байх гэж найдаж байна. Күнийний ёте гэхээр улс орноосоо шалтгаалan бунка. За би энийг үсгэлье. Бунка буюу соёл те бункага каваримас. Чигаимас гэхээр соёл өөр байдаг. Чигаимас чигав гэхээр өөр гэсэн үг те өөр байдаг. Улс орон бүрийн соёл усаасаа шалтгаалan соёлууд нь өөр байдаг гэсэн үг. За энэ чи яку цукавгото ба гэж орж байна. За би энийг A болон B гэж хуваасан байгаа. A болон B. За A нь юу гэсэн үг вэ гэхээр нэг яттэй хүний одоо шинэ энэ өгүүлбэр дээр харах юм бол нэг ятгийн өмнө орж байгаа нэр үгийг хэлж байгаа A гэдэг нь. Тэ энэ тэ Aによって B。人によって性格が変わります。гэд A нь болохоор нэг ятгийн өмнө орж байгаа нэр үгийг хэлж байгаа. Тэгвэл A-ийн оронд ямар үгнүүд түгээмэл ашиглагддаг вэ гэдгийг хэдүүлээ харъя. Хито хүн тэ хитоны яттэй хүмүүсээс шалтгаалan одоо арсан өөр байдаг. Башо гэхээр газар тэ башо. За күний гэхээр орон улс орон күнийний ятэ бункага каваримас. Чигаимас. За гакко буюу сургууль. За гакконы ятэ сенсейга чигаимас. Багш нар нь сургуулиас шалтгаалаад мисэ дэлгүүр мисэ. Кайша гэхээр компани. Жикан гэдэг чинь цаг. За ничи өдөр. Ёби
ёби, ё, у, би. Гариг. Гариг гэдэг маань би түрүү хэлсэнчлэн 5 гараг мембер гарын гариг шүү. За шүү гэдэг маань болохоор 7 хоног. Шүү 7 хоног. Жокё буюу нөхцөл байдал. Жокё. За энийг би үсгэлье. Жи жижиг ё у. Тэгээд ки жижиг ё у. Жокё. За дараагийнх нь болохоор бамен. Баменны ёд чигаа гэж амар хэлдэг шүү. Баменны ёд чигаа. Тэр нөхцөл байдлаас шалтгаалаад өөр гэсэн үг утгатай. Нөхцөл байдал бамен. Тэр нөхцлөөсөө гэсэн үг. Мама не баменны ёд чигаа юу нэ. Яг хаа тэр нөхцлөө тэр үеийн нөхцлөөсөө бол өөр шалтгаалаад өөртөө гэсэн утгатай айгуус тийш ярьдаг. За кисэцү улирал кисэцү кисэцү улирал тенки тенки буюу цаг агаар гэсэн үг. За тэгвэл ни ятагийн ардаас энэ чигаимас каваримас чигаимас гэх юм адилхан үгнүүд байгаа дааз энэ ч өөр ямар үгнүүд энэ ч байж болох вэ гэдгийг энэ хэлж байгаа. За чигау yes. За тэгээд котонаро гэдэг маань бас өөр гэсэн үг. Өөр гэсэн үг. Энэ бас айгүй ашиглагддаг шүү. Манайхан чиглэлд аваараа. Котонаро гэдэг маань өөр гэсэн үг. Одоо шинэ энэний оронд ашиглаа гэж бодоход күнийний ёд бункаго котонаримас гэхээр яг л өөр байдаг. Ус орноос шалтгаалаад соёл өөр байдаг л гэсэн. Кавару өөрчлөгддөг. Кавару одоо шинэ энд байна тийм миний уга каваримас гэдгийг кавару. Ироирода гэхээр олон янз байдаг. Ироирода гэхээр олон янз байдаг. Самазамада гэхээр бас олон янз нь хоёр адилхан. Бас манай хичээлээд аваарай. Самазамада ироирода гэж адилхан шүү. Шинэ энэ онд хэдүүлгийг хэлж болох нь шүү дээ. Күнийниёд бункаго ироиро дес гэж хэлж болох нь. Окей. За дараа нь сорезореда гэхээр өөр байдаг. Сорезоре гэхээр өөр байдаг гэсэн үг. За манай ойлгосон шүү дээ. За ингээ нэг ятагийн 4 утга тайлбарлаж дуслаа. Манайхан бүгдээрээ гоё хувьдаа ч юм уу дор комент хэсэг дээр юунуудаа жишээ өгүүлбэр зохиож үзээрэй. Би засаад явчихна за.